Би бол амар харамсаж байна. Учир нь бид нар чинь бас нэг үеийн одоо залуу үеийн төлөөллүүд за тэгээ залуу хүн яг өөрийн чин зориг хүслээр энэ бас улс төрчгүйгээр өөрчлөлт бүтээгээд явчих болов гэсэн ийм итгэл найдвар тээжсэн. Тийм учраас яг одоо эхний томилгооны үеэр бол нэг тийм шүүмжлээгүй за харчлаа гэсэн. Одоо бол айгүй харамсаж байна. Учир нь бол бас хүний амьдрал тэр бүр тохиолдоод ээлдэггүй, уналт босолт, эрүүл мэндийн том асуудлыг даваад гарсан хүн. Тэр утгаараа би одоо л эх орон иргэд олон нийтийнхаа төлөө чин сэтгэлээрээ зүтгэх болов гэсэн чинь нэг даалгавар биелүүлээл фракц хуваагдлынхаа одоо даалгаврыг биелүүлээл яваад байна гэж би одоо харж байна. Тэгээд энэ бол нэг л өдөр нэг хаана очиод мөргөхөл үзэгдэл. Тэгэхээр би учирлыг ч гэсэн удахгүй байна л гэж мэдэрлээ. Нямбатрыг та хэр сайн ажилласан гэж дүгнэх вэ? Би Нямбатрыг бас сайн ажилласан гэж дүгнэнэ. Бүх цаг үеийн түүхэнд Улаанбаатар хотын дарга бараг ямар хүн байдгийг ч мэдэгдэхгүй тийм хотын даргатай зөндөө байсан Монгол улс. Улаанбаатар хот. За тэгээд энэ дундаас бол хамгийн их ёстой нэрэ хөөх юм хил ам нь адилхан уралдсан ч гэсэн хийх зүтгэл нь бас адилхан уралдаж байсныг бол хэлэх ёстой. Би бол тэрийг хаач хийнээс яахгүй хэлнэ. Ингэснээр би Нямбатрын трол ч юм уу Нямбатрын одоо юу чи би Монгол Ардын намын хүн биш надад тийм сонирхол авахгүй. Гэхдээ би нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Монгол Ардын намд би бүр баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл энэ бол Монгол Ардын нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд үнэхээр одоо өвдөг шороодох маш том эхлэлээ тавьсан. Яагаад гэвэл одоо улсын хурлаас өөр бусад юмар одоо гíйлт хомс болсон энэ үед Улаанбаатар хотыг удирдах өнгөлж авч явж байгаагаар Нямбатрын ажил бас үнэхээр бас тэднийг нэг бамбай халахвч нь болгохын боломж байсан. Тэр хүнээ унгалаа. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд маш хөвчлөлтэй болох юм гэсэн ийм мэдрэмжтэй байж байна.